анхаар та билнэ үү? 10 9 8 7 6 5 4 3 2 1 action. Нэг юм домог байдаг юм. Тэртэй үед хүмүүс дэлхий дээр ямар ч биегүй амьдардаг байсан юм. Зөвхөн сүнснүүд. Сүнснүүд хинж хинээсээ өөр биш. Тэднийг холбодог цорын ганц зүйл нь зөвхөн зүрх сэтгэлэл байж. Биегүй хоосон ч хайр дүүрэн мэдрэмжүүд. Гэхдээ бүх зүйл өөрчлөгдсөн. Хайр, мэдрэмж. Энэ бүхэн хүмүүст хангалттай санагдсангүй. Хүмүүс нэгнийг харахыг, барихыг, үнэрлэхийг бас сонсохыг хүссэн. Хүмүүсийн хүсэл биелж, бүрхүүл үлсэн арьс бий болж хүн хүнийг харж, сонсож эхэлсэн. Гэвч тэд хинж хинтэйгийн адилхан байсангүй. Тэд бие биенээсээ олон зүйлээр ялгарах болж энэ өөрчлөлтөнд зарим нь улам ихээр шунд орлох болсон. Үнсэх, тэрвэрх, инхрийлэх, бас хөдлөх. Энэ бүхэн бидэнд алдсан хамгийн сайхан бэлэг. Хүн болгон харилцан адилгүй байдаг. Зарим зүйлээрээ илүү нэгэн байхад зарим зүйлээрээ дутуу нэг нь ч бас бий. Илүүтэй атаархаж, дутууга муулах хүмүүсийн шунал олширсан энэ үеэс сүнснүүд хорогдож, харин хайр зүрхэнд нухагдчихдаг. Нэгнийхээ ялгаатай байдлыг өөрчилж, гоочилж, харин гологдсон нэгэн өөрийгөө зүрхний гүндэх хөрөөндөө өөрийгөө цоожлоод тэндээ үрд гацчихсан. Хоригдохдоо нэг л зүйлийнхаа шиг. Би хүсэхгүй байна. Гарах гэж тийчлэн шаналсаар хүмүүс тунд хүн бишээр оршино. Гэхдээ зарим сэтгэлийн дагна мэдрэмжийн чөлөөлөхөд бусдаас өөр хэмээн алгадна. Гэвч тэр ганцаараа биш. Хүн дүрстэй болгоныг хүн гэж болохгүй. Хүний мэдрэмж тээсэн нэгнийг хүн бишээр доромжлох хэрэггүй. Чи бид бүгд энэ дэлхий дээр анх удаа амьдарч байна. Бидний дотор хоёр хүн байдаг. Нэг нь та нарт үргэлж таалагдах ёстой нэгэн. Нөгөөх нь өөртөө таалагдахыг хүсдэг нэгэн. Гэхдээ би 3 дахь хүн. Өндөнч би